Нийслэлийн цагдаагийн газрын гэмтэрэгтэй тэмцэх газрын халаасны хулгайн гэмтэрэгтэй тэмцгэлцийн албаагчид шуурхай ажилсны үр дүнд их хэмжээний хохиролтой халаасны хулгайн гэмтэргийг илрүүллээ. Энэ хэргийг иргэн АХТ нарын 8 этгээд бүлэглэж үйлдсэн байна. Энэ хэргийн араас халаасны хулгайн гэмтэрэгтэй тэмцгэлцээ албаагч нар ажиллаад иргэн Агаар хотод тусан 8 бүлэг этгээд эдгээр этгээд 18-аас 30 орчим насны этгээдэд бүлэглэж үйлдсэн болохыг тогтоосон. Тэгээд уг этгээдүүд нь тухайн орчийн анхаарлыг сарниулан зөвхөн дотроос нь мөнгийг хулгай хийгээд 8 шарга валют арилжааны захад тухайн мөнгийг тушаагаад мөнгнүүдөө бүгдийг хувааж авсан байгаа. Бид нар хоош төслийн ажиллагааг явуулсны үндсэн дээр орчин алдсан мөнгөний 50 орчим оюуг одоо авсан байгаа. Мөн хулгайн гэмтэрэг үйлдэж болжгүй 5 этгээдийг саадуулаад тухайн 5 этгээдийн бий болон гэр орон сууцнаас нь эрүүн баримт болох бэлэн мөнгнүүдийг хурааж авсан байгаа. Тэд иргэний цөнхөлж явсан 12 сая 760 мянган вон буюу монгол мөнгөөр 27 сая гаруй төгрөгийг хулгайлж валютын захад золиулан хувааж авсан байжээ. Хэмжээний мөнгө хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандсанаар нийслэлийн халаасны хулгай тасгын хилцээний хамт олон маш хурдан шуурхай олж өгч одоо намайг үнэхээр баярлууллаа. Ягаад гэвэл энэ хүүхдэд одоо нойр хоолой хасан байж энэ ард түмнийхээ төлөө явдаг гэдгийг би одоо өөрийнхөө биеэр мэдэрлээ. Тэр учраас энэ цагдаагийнхаа нийт бие бүртгэн болгон тэр халаасны хулгайд тэмцэх хилцээний хамт олонд үнэхээр баяр талархсныг илэрхийлж байна. Сэжигтэн этгээдүүд нь өмнө хулгайн гэмтэргээр шалгагдаж байсан бөгөөд иргэн аам Хонконгод хар тамхины хэрэгээр 6 жилийн хорих хэл эдэлж байгаад жилийн өмнө судлагдаж Монгол улсад ирээд бүлэг зохион байгуулалтаагаар халаасны хулгайн гэмтэрэг үйлдсэн тогтоогдсон байна. Мөн сэжигтэнхийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж сонгон хайрхын дөрвөлдөх цагдаагийн 1-р хэлц шалгагдаж байгаа 90 сурвалжлагдж байсан этгээд байжээ. Энэ хэргийг Сүхбаатар дөрвөлдөх цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна. Тэр дөрөвдүгээр хүрээнд тийчээс юурэ суусрын явдаг автобусны дотор эхлээд нэг хүний сүнхнээс юм авах гэж чад баригдаад тэгээд энэ дээг буугах гэж байгаа болов уу энэ хаалганы дэнд зогсчихсон бүгдээрээ үүдэн дээр тэгээд буугах гэж гэж одоо дараас нь буугах гэжсэн чи тэр мөнгө алддаг их яг нэг ардталтай нөө сүнхөө нэг хавчаад барьцсан. Тэгээд араас нь орчин болмоор юм шиг харагдаад байгаа. Жохон онгойлгож байгаа таарсан. Тэгээ яасан ч нэг цагаан цаасны боорч нэг юм гард баригдаад тэрийг авах готлоо хар цогныхаа ардлын захаан дотор хийсэн. Тэгээ энэ үедээ цуг буурчаад явглаа. Энэ замыг цаашаа гаргаж байгаа. За заах нь явлаа шүү гэж хэлж явахдаа би ганцаараа доош явсан. Тэгээ ганцаараа доош яваад талбай хүртэл өөрөө юу юм бол ууттай боорч бахаар. Тэгээ нэг ширхэг цугын дотроос гаргаж ирээд үзүүлсэж дандаа тийм 50,000 төгрөг бид эмэгтэй хүний мөнгийг авсан гэж мэдээгүй. Би өөрөө сохтойс. Өмнө тоглоожсэн уу? Хийсэн. 123-ын 3-аар 7 жил хайрхад ажилласан. 7 жил хайрхад 6 жил 10 сар 21 сар гарсан. 2007 оны 4 сар 2-ны төсөөлөгдсөн. Нөө мэдгүй сохтойсэн тэгээд автобуснаас боосон. Боо юм. Тэгээ боосон ч мөнгө авсан юм. Мөнгө олох. За иргэдэд анхааруулж хэлэхэд бидээ хэмжээний бэлэн мөнгөтэй нийтийн тээвэр болон гудамж талбайгаар зочиж явахдаа анхаарал болгоомжтой явахыг, сонир сэрэмжтэй явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.